Та бүхэнд энэ 7 хоногийн онцлог 3 баримт шалгалтыг товчхон танилцуулъя. Дураа эсэргүүцэхэд уриалж, олон нийтийн санааг эргүүлэх, төөрөгдүүлэх зорилготой айс дөрвөлөм зураг бичлэг түгээх үзэгдэл түгээмэлдэг. Тэгвэл энэ удаад урааны нөөцгүй Бангладеш улсад хийсэн генийн өөрчлөлттэй холбоотой үүсдэг хавдартай ээжхүү хоёрын бичлэгийг ураанаас болсон мэт төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ. Тус бичлэгийг авах түгээсэн хуудас нь Бангладеш улсын хорт хавдартай өнчин тусламж хэрэгтэй хүмүүст хандив цуглуулж дэмжлэг үзүүлдэг. Харин шалгасан бичлэгт ховор төрлийн хавдраар өвчлсөн эххүү хоёрт хандив өвхийг уриалах бөгөөд ураанаас болж ийм дүр төрхтэй болсон талаар огт дурддагдаагүй юм. Дараагийн онцлог баримт шалгалт бол цагдаа нар зочид буудал дэм буудлаар үйлчлүүлсэн нийтийн байр хөлсөж амьдарсан иргэдийн мэдээллийг хууль бусаар авч байгаа талаарх төөрөгдүүлсэн мэдээлэлтэй холбоотой. Тодорхойлбол Монгол улсад заавал мөрдөх ёстой стандартыг стандартчлал хэмжил зүйн газраас боловсруулж тогтоодог ба хэмжилтийг хангуулахад эрх бүхий байгууллагууд хяналт тавьдаг. Зочид буудал болон дэм буудалтай авах ерөнхий шаардлагад зочдын бүртгэлийг заавал хөтлөх мөн дотоод бүртгэлийн програм системд холбогдсон байхыг тусгасан байдаг байна. Тэгвэл зочид буудал дэм буудлаар үйлчлүүлсэн иргэдийн бүртгэлийг ямар тохиолдолд төрийн байгууллага ашиглах вэ гэвэл хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 6-гийн 2-ын 3 болон 6-гийн 2-ын 4-т төрийн байгууллага нь мэдээллийн эзний аймнаас бие махбод эрх эрхчлөө эд хөрөнгийг хамгаалах түүнд учирч болцсошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх мөн бусдын эрх хууль ёсны ашиг сонирхол хохирол учруулахаас сэргийлэх зорилгоор мэдээллийг ашиглана хэмээн заасан байна. Сүүлийн онцлог баримт шалгалт бол цахим залинтай холбоотой. 10 саяас 2 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилт олгоно гэх агуулга бүхий Монголын банкны холбооны зураг ашиглан залилангийн шинжтэй мэдээллийг тогтмол түгээж байна. Цахим орчинд санхүүгийн тэтгэмж зээл олгоно, найдвартай шуурхай үйлчилгээ үзүүлнэ гэх нэрээр хэрэглэгчийн хувийн мэдээллийг авах цаашлаад цахим залилан үйлдэх үзэгдэл ихсэн. Иймд банк санхүүгийн байгууллагын нэр барьсан залиланг таних, нэгтлэх, баримт шалгах анхаа шатны аргыг хуваалцъя. Эхлээд тухайн хуудасны ил тод байдлын хэсгийг шалгаж авчиръя. Шалгасан мэдээллийг түгээсэн байгууллагын санхүүжилт гэх хаяг нь 2025 оны 12 дугаар сарын 12-нд нэгдсэн ба Бенин Румын улсаас нийт 3 админ удирдах байна. Үүний дараа зургаар хайх хэрэгтэй. Цахим залилагчид хэрэглэгчдэд итгүүлэхийн тулд хэвчлэн аль бие усны байгууллага хурал цуглаанд томоохон үйл ажиллагааны эсвэл өндөр алтан тушаалтны зургийг ашигладаг. Иймд зургийг Google Lens, Yandex, TinEye зэрэг хэрэглүүрээр хайж их хөвлбэрийг нь шалгах зүйтэй. Хамгийн сүүлд агуулгыг нагтлах ба гадны улсаас удирдаг пэйжээс үг хүсэг найруулахын алдаатай мэдээлэл түгээх нь хэлбэг байна. Та бүхэн өнгөрөх өдрүүдэд цахим орчинд ямар мэдээлэл өндөр хандлттай төгч тэдгээр мэдээллийг хэрхэн баримтаар шалгасныг томилон харж дэлгэрэнгүй уншихыг хүсвэл манай сайт руу зочлоорой. Монголын баримт шалгах төвийг дагаж их сурвалжаар баталгаажсан бодит мэдээллүүдийг авч байгаарай. Аливаа мэдээллийг хуваалцахаас өмнө эхлээд бод, think first.